СМ-ийн дээд хэмжээний 11 удаагийн чуулга уулзалтанд оролцоод дараагаар нь манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын 2 дахь өдөр ерөнхийлөгч Баакын хэд улсын хурлын дарга болон ерөнхий сайд нар бараалхлаа. Улсын хурлын даргын хувьд бүгд найрамдах солонгос улс нь манай улсын гадаад худалдаа хөрөнгө оруулалтын 4 дахь түнш орон. Цаашид хоёр орны нөөц бололцоо давуу талуудыг ашиглан эдийн засгийн хамтан ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа. Түүнчлэн худалдааг либералчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын хооронд хэддэн эдийн засгийн түншлийн хэлцээр байгуулах асуудлыг судалж эхлэх, энэ чиглэлд хамтарсан судалгаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бүгд найрамдах солонгос улсын хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлтэй зээл, Монгол улсын хөгжил тодорхой хувь нэмэр оруулсаг. Цаашид эд үтэц, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин зэрэг тэргүүлэх салбар чиглэл тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын хурлын зүгээс анхаарч дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцоллоо. Мөн бүгд найрамдах солонгос улсад манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хуваарийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд манай иргэдийн ажиллах амьдрах нөхцөлийг сайжруулах талаар бүгд найрамдах солонгос улсын засгийн газрын зүгээс цаашдаж анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Харин ерөнхийлөгч Пакын хэд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны боломж их байгаа хэдий ч хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт төдийлөн их биш байгаад анхаарч үүнийг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт салбаруудын зэрэгцээ, мэдээллийн технологи, эрүүл мэндийн зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг дурдлаа. Мөн эдийн засгийн түншлийн хэлцээр байгуулах асуудлыг анхаар судлахаа илэрхийлээд хоёр орны агаарын харилцааны салбарын хамтын ажиллагаа, орон нутгийн шууд харилцааг хөхүүлэн дэмжиж, улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа дурдлаа. Түүнчлэн бүгд найрамдах солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд тэр дундаа Монгол иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, аюулгүй байдлыг хангахад засгийн газрын зүгээс анхаарч ирсэн. Би ерөнхийлөгч болсноос хойш гадаадын иргэдийн визийг хөнгөвчлөх чиглэлээр 5 удаа арга хэмжээ авсан. Цаашдаж энэ асуудалд анхаарах болно гэлээ. За Монгол улсын